Дотоод сэрэл сургалтандаа тавтай морил ингээд чамдаа өөрийгөө олох, өөрийгөө ойлгох, дотоод ертөнц рүүгээ орох энэ аяллаа эхлүүлсэнд нь маш их тамаас там баяр хүргэе. Бас энэ аяллахын нэг хэсэг болж байгаад үнэхээр их догдолж байна. Бас маш их талархаж байна. За сургалтаа эхлэхээс өмнө хэдүүлээ гоё. Би сая ингээд сэж асаацсан байна. Энэ сургалтанд орж ирж байгаа чиний аялал ингээд үнэхээр дардан гэгэн ариун байгаасай гэд сээжээрээ ингээд гоё интеншнээ тавьчих. Тэгээд чамдаа бас тамаас там амжилт хүсье. Бас миний сургалтыг сонгож орж ирсэнд маш их баярлалаа. За хорвоо дэлхий дээр болж байгаа бүх юм учир шалтгаантай байдаг. Хэрвээ учир шалтгаангүй байсан бол тэр зүйл болохгүй байхасан. Тэгэхээр чиний энэ сургалтыг сонгож орж ирсэн чинь хүртэл учир шалтгаантай. Энэ бол чиний сүнсний дуудлага, өөрийгөө өөрчлөе, амьдралаа шинжлэе, өөрийгөө ойлгоё гэсэн тэр хүсэл зориг чинь илэрхийлэл юм шүү. Тэгэхээр энэ сургалтандаа үнэхээр их тэгэд хайр шингээж, олон хүний амьдралыг өөрчлөөсэй гэсэн хүслээ шингээж бүтээсэн учраас чамайг энэ аялалд чинь ингээд хөтлөх гэрлэн болно гэдэгт ямар ч эргэлзэх зүйл алга. Ингээд бүгдээрээ хоёулаа сургалтаа эхэлцгээе. За би сургалт эхлэхээс өмнө жижигхэн тайлбар тавьчих гэж бодож байна. Энд ингээд аюу сэрүүхэн хүүтэн байгаа. Тэгээ би ингээд өөртөө тухтай дулаахан хувцас өмссөн. Ингээд гоё хувцлаад ч юм уу ингээд сууя гэхээр ерөөсөө ингээд өөрийнхөө байж чадахгүй, өөрийгөө бариад үгээ цэгнээд байсан учраас аль болох тухтай. Тэгээ бас ингээд найзтайгаа яриа сууж байгаа юм шиг тийм мэдрэмж авахыг хүссэн учраас ийм хүүдийн өмсчлөө, дулаахан цамцаа өмсчлөө. Тэгээд миний зорилго ийм төгс байх, сайхан харагдах биш. Харин чамтай дотн харилцаа үүсгэж чиний замыг гэрэлтүүлэх нь сургалтаа ингээд хамгийн сайнараа хүрэх нь миний зорилго учраас энийгээ бас хэлхэн зүйтэй болов гэж бодлоо. За ингэ сургалтаа эхлэхийн өмнө өөрийн дотоод зорилго, хүсэл, хүлээлттэй хоёлаа гаргаж бичиж. За энэ 3 асуултанд хариулаад сургалтаа зогсоож байгаа сайхан хариулаарай. Яарах юмгүй. За чамд яг одоо хамгийн их хэрэгтэй байгаа дэмжлэг, урам зориг юу вэ? Юу байгаа вэ? Хоёрт нь энэ 12 хоногийн аяллаас чи ямар мэдрэмж, ойлголт, өөрчлөлт авч гарахыг хүсэж байна вэ? За гуравт нь чи энэ сургалт дуусахад өөрийгөө ямар болсон байгаасаа гэж хүсэж байна вэ? За энэ 3 асуултанд яаралгүй, тайван, сайн бодож байгаа хариулаад тэгээд сургалтаа бүгдээрээ эхэлцгээе. Хоёлаа эхэлцгээе. Би бүгдээрээ гэж яриад байгаа юм. Хоёлаа эхэлцгээе. Тэгээд чиний үнэн, зүрхний дуудлага чамайг энэ сургалтын турш хөтлөөд ингээд явах болно ч эхлүүлээд. Тэгэхээр энэ 3 асуултандаа сайхан тайван суугаад хариулаарай. За бид яагаад төөрдөг вэ? Бид яагаад ингэж сэтгэл санааны хямралд орж, гацаж одоо өөрийгөө ойлгохоо болж ийм нөхцөл байдалд ирдэг вэ? За энэ бол хэвийн хүн болгонд амьдралд нь ийм үе тохиодог. За энэ бүх зүйлийн үндэс нь хайр байдаг. Сэтгэлийн зовлон, шарах, хайр дутагдсанаас үүсдэг. Хамгийн хүчтэй эмчилгээ бас хайр байдаг. Тэгэхээр бидний төөрдгийн шалтгаан нь өөрийгөө хайрлаагүйгээс. Тэгэхээр өөрийгөө хайрлаж гиснээр өөрийнхөө замд эргээд орно гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө хайрлаж өөрийн замаа олох гайхалтай аяллаа эхлүүлцгээе. Эхний өдрийн сэдэв завсарлага. За энэ сэдвийг сонгосон шалтгаан нь би яг тэр одоо төрсний дараах сэтгэл готралд орсон байх үед тэрийг мэддэг байсан л та. Гэхдээ яг үнэхээр тэр гаццсан, хямарсан ингээл бүгдээс хоцорсон мэдрэмжтэй тэр ингээд уналттай байсан үед яг тэр үедээ зэрэгцээд манай нөхөр Монгол явж эмчлүүлэх хэрэгтэй болоо явсан. За тэгээ нөхөр явсан чинь би ингээд өдөр тутмын хоолунд нөхрийн ланч одоо хүүхдүүд ингээл гэр цэвэрлэгээл өөрийгөө дарж исэн тэр ажлуудаасаа ингээд төр чөлөө авах, завсарлага авах боломж надад олдоод өөртөөгөө ингэж тайван суух, гадуур алхах, тайван алхах
тийм боломж олдож тэр ингээд сэтгэл гутралаас гарч исэн. Яг тэр завсарлага надад үнэхээр их тусалж исэн. Тэгээд би энэ завсарлага гэдэг хичээлийг эхнийхээ хичээлийг болгосон байгаа. За энд гарч байгаа энэ сургалтаар гарч байгаа бүх одоо сэдвүүд, хичээлүүд бүгд миний амьдралын туршлага, үзэж сурсан тэр олон мянган долларын тэр сургалтуудаас өдий болтлоо одоо өөртөө хэрэгжүүлж явж байгаа арга хэрэгслүүдийг оруулсан байгаа. Энд ямар ч номны үг одоо байхгүй, бүгд миний өөрийн туршлагаар, өөрийн сэтгэлээс гарсан үгнүүд байгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй. За завсарлага. Өдөр тутмын завгүй амьдрал, ажил төрөлтөө дарагцаар бид цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг, өдөр хоног яаж өнгөрч байгааг анзаарахгүй ингээл өглөө босоод орой унтаал, өглөө босоод ажилдаа явбал ингээл нэг хэмнэлд орсон байж байдаг. Хизээ нэг өдөр эргээд харахад үнэндээ тийм ч чухал биш зүйлсийн төлөө чухал бүхнээ золиослоод ямар ч утга учиргүй мэт амьдарч ирснээ ойлгоод харамсаад эргээд харах үед аль хэдийн оройтсон байдаг. Байх вэ. Тэгэхээр бидний хүсдэг амар амгалан жинхэнэ аз жаргал ирээдүйд биш. Ирээдүйн тэр мөнгөтэй чи, машинтай чи, эсвэл одоо өссөн ажилдаа орсон чи, тэнд л миний амар амгалан байгаа. Тэнд ирээдүйд л миний амар амгалан байгаа гэж хүлээх биш. Яг энэ агшинд одоо цагт оршдог юм байна гэдгийг ухаарч мэдэрсэн тэр цагаас жинхэнэ амьдарч эхэлдэг. Тэгэхээр одоо хэдүүлээ амьдралаасаа завсарлага авч сурах нэ. Гадаад ертөнцийн энэ олон дуу чимээ мэдээллээс завсарлага авах нь дотоод ертөнц рүүгээ орох, дотоод дуу хоолойгоо сэрээх эхний алхам юм. Яагаад чухал вэ? За чиний жинхэнэ бие чимээгүй үед л ярьж эхэлдэг. Чиний дотор байгаа жинхэнэ чи чимээгүй үед ярьж эхэлдэг. Энэ дуу хоолойг сонсохын тулд бидэнд завсарлага, чимээгүй орон зай хэрэгтэй. Бид байнга ямар нэг зүйлийн араас хөөцөлдөж, яарч, сандарч, хүчилж, айдас тавцаар байдаг. Үргэлж хөдөлж, хичээж, хөдөлмөрлөж, байж л амьдрал үргэлжлэнэ гэж бид нар эндүрдэг. Гэвч төр зогсолт хийхэд амьдрал хаашаач зүгтахгүй, бид зүгээр л оршин байгаагаараа ч гэсэн амьдарч байгаа. Юу ч алдахгүй гэдгийг ойлгодог. Завсарлага авснаар. За гадаад орчны чимээ энэ мэдээллийн их урсгалыг намжааснаар бид амьд гарах буюу survival гэдэгтэй амьд гарах гормоос амьдрах төлөв рүү шилждэг. Жишээ нь одоо бид нар ингээл өнөөдөр ажиллахгүй болохгүй, одоо тэрийг хийхгүй болохгүй, эндээ явахгүй болохгүй, тэрийг амжуулахгүй болохгүй гэл ингээл тэр ажлыг хийхгүй бол тэрийг хийхгүй бол ингээл өнөө маргааш өөх гэж байгаа юм шиг, ингээл амьдрал нь зогсож байгаа юм шиг ингээл үргэлж нэг амьд гарахын ингээд ийм одоо гормоор ингээд явж идэг. Завсарлага авч энэ дуу чимээнээс холдож, энэ яарсан, сандарсан энэ зүйлээс түр холдох нь тэр амьд гарах тэр гормоос түр холдож, тэр гормоос ингэж гарч амьдрах, тайван суух, орших төлөв рүү шилжнэ гэсэн. За асуудал, мэдрэмж, бодлуудаа бас тайвнаар, дээрээс холоос харах тийм боломжийг бас олгодог. Амар амгалан ирээдүйд биш, яг одоо энд энэ мөчөд мэдэрч болдгийг сануулдаг. Ирээдүйд биш тийм. Жижиг зүйлсээс баяр баясгалыг анзаарч амьдралтайгаа эргэн холбогдох нь бидний жинхэнэ оршихуй руу хөтэлдэг зам юм аа. За миний жишээ. Энэ сургалтын туршид би өөрөө жишээнүүдийг яг амьдралд мань болж исэн, би үзэж тулсан бүх жишээнүүдэд оруулсан. Мэдээж би өөр хүмүүсийн амьдралын жишээг мэдэхгүй учраас тэгэхээр би ямар байж байгаа, ямар болсон бэ гэдгийг харуулах зорилготой. Хэрвээ энэ жишээнүүд чамтай танил, чиний хийдэг юмнуудтай давхцаад би ч гэсэн яг ингэдэг гэж бодож байгаа л чи ганцаараа юм биш. Би ч гэсэн юм байсан, энийг өөрчлөх боломжтой гэдгийг миний жишээгээр ингээд өөрөө жишээгээр харуулах гэж олон жишээнүүдийг оруулсан байгаа. За зүгээр суух буруу гэж боддог гэсэн. Зүгээр суухаараа гимшдэг, айдаг. Ерөөс зүгээр сууж болохгүй л гэж боддог гэсэн. Зүгээр суух нь буруу зүйл. За тайван амарч чаддгүй, үргэлж дараагийнхаа ямыг боддог, санаа зовдөг. Ингээл нэг юм хийчихээрээ за одоо юу хэлээ, одоо юу хийх юм юу байгаа лээ гэл ингээл байнга л нэг хөдөлж авах хэрэгтэй юм шиг. За ганцаараа байхдаа ч гэсэн тайван амарч чаддгүй. Болохгүй юм хийгээд байгаа юм шиг, ингээ зүгээр суух нь буруу юм шиг. Тэгэл хүн ороод ирчих юм шиг байдаг. Хүн орж ирэл баг яагаад зүгээр суугаад байгаа ингээ загинчих юм шиг. Тэгэл нэг юм төгшүүртэй.
За хийж байгаа юмаа заавал дуусгах ёстой гэж итгэдэг. Дургүй байсан ч гэсэн өөрийгөө шахацгаад ингээ хийж дуустдаг. Одоо юу гэдэг гэрээ цэвэрлж байгаа л цаа нэг сайхан цай уучих юмсан гэж бодож байгаа ч гэсэн тэрийг ингээл цаашиг шиг энийг хийчихье гэл тэрийг хийж дуусны дараа за энийг нэг цэвэрлчихье тэрийг нэг хийчихье гэл ингээл ерөөсөө завсарлага авч цай авч чаддгүй. За тэгээд сууж яхад ингээд хүмүүс хажууд юм хийгээд тахараас ингээд гимшилтэй ингээл болохгүй юм шиг те ингээл нэг юм тайван байж чаддгүй. Тийм мэдрэмжтэй. За тэгээд хүн зүгээрээ чи сууж амарчээ гэдээ хад хүртэл ингээд зүгээр сууж чаддгүй. Ингээл бусдаас ерөөсө тусламж авч чаддгүй. Өөрөөр бил хөдөлж яах л ёстой би ингээл зүгээр сууж болохгүй гэдэг ерөөсө тэрэндээ итгэдэг байсан учраас хүн зүгээр суужээ гэж яхад хүртэл ингээд тайван сууж чаддгүй. Тийм байсан. Тэгээ энэ жишээнүүд та нарт ойрхон бас танил байгаа бол чи ерөөсө ганцаараа биш чи ганцаараа ингэдэггүй. Зүгээр энийг өөрчлөх бүрэн боломжтой. За энэ болохоор бие даалтын хэсэг байгаа. Энийг болохоор энэ сургалтаа өнөөдөр хичээлийг дуусны дараа маш тайван суужгаад асуулт болгоныг маш сайн уншиж ойлгож хийгээрэй. Асуултандаа хариулахдаа ерөөсөө зөв буруу гэсэн юм байхгүй. Ямар ч дүрм журам байхгүй. Энэ асуулт бол чи өөрөө өөртөө хийж өгч байгаа асуулт. Энийг чи хинч шалахгүй, хинч дүгнэхгүй. Тийм болохоор ямар ч зөв буруу гэсэн байхгүй. Ерөөсөө дотроос гарч байгаа тэр бүхнийг ингэж гаргаж бичээрэй гэж хэлье. За 5 асуулт би уншиж орхиод дараагийнхаа руу оръё. Энийг яагаад тэгэхээр чи өөрөө хийх ёстой учраас. За нэгт нь миний өөрийгөө завгүй сатаарсан байх гэж хичээдэг нь юунаас цогтох гэсэн оролдлого байж болох вэ? Яагаад? Хоёрт нь энэ завсарлагыг авснаар би юу олж авч болох вэ? Мөн юунаас хоцрох вэ? Яагаад? За гуравт нь би өөрийгөө зөвхөн завгүй бүтээмжтэй байхдаа л үн цэнтэй хэрэгтэй хүн гэж итгэдэг. Тийм бол яагаад? Дөрөвт нь зүгээр л амьсгалж тайван орших нь өөрөө хангалттай үн цэнтэй үйлдэл байж болох уу? Чиний чухал үн цэнтэй гэдгийг юу тодорхойлоод байна вэ? Тавт нь хамгийн анх хизээ ямар нөхцөлд би өөрийгөө зүгээр байх эрхгүй, зүгээр сууж болохгүй гэж итгэж эхэлсэн бэ? Тэр үед юу тохиолдсон бэ? За энэ асуултуудыг эхэлж хийхэд ойлгохгүй, ингээд ойлгомжгүй эсвэл ингээд буцаад санах юм одоо чинь 5 дахь асуулт дээр анх ингээд бүр жоохон багт чинь бид нэг ингээд одоо ээж аав чинь зүгээр битгий зүгээр суугаатай одоо юу гэдэг чинь ингээд янз бүрийн нөхцөл байдлаас болоод бид нэр зүгээр сууж болохгүй мэн гэдэг тэр нэг итгэлийг олоод авсан байдаг. Тэр үеэ санахыг чи анх яаж зүгээр суух ирэхгүй зүгээр сууж болохгүй гэж итгэсэн тэр юмаа санахыг хичээгээрээ санахгүй байсан ч гэсэн зүгээр яваандаа ингээд санана. Би санахгүй байна, би чадахгүй байна гэж битгий өөрийгөө зэмлээрээ, битгий өөрийгөө шүүмжлээрээ. Ямар ч зөв буруу гэсэн юм байхгүй. За одоо харин яг одоо хоёлаа энэ дасгалуудыг хамт хийнэ. Энэ болохоор ингээд чамайг завсарлага авч сурахад туслах жижигэн дасгалууд байгаа. За хоёлаа одоо хамт хийнэ. Хоёлаа нуруугаа тэгшлээд сууж байгаа газараа. За ингээд нуруугаа чадхаараа тэгшлээд ингээд юм наалчиж болно. Яг тийм анх удаа нуруугаа тэгшлэхэр ингээд шууд бүгдийгөө эсвэл ингээд хөшгөөж байгаа юм шиг жоохон эвгүй байдаг. Эсвэл ингээд шууд далигаад тэгчдэг энэ зүгээр би бас анх тэгжсэн. Тэгэхээр ингээд зөөлх юм налаад өөртөө тухтайгаар суугаарай. За тэгээ 3 удаа гүнзгий амьсгал авна. Гүнзгий амьсгал автаа амьсгал орж байгаа, гарч байгаа тэр одоо агаар орж байгаа гарч байгааг мэдэрнэ. Зөвхөн тэрийг л мэдэрч ингэж амьсгалын дасгал байна. За нүдэнаад амьсгал автаа хамраараа амьсгал аваад амаараа гэд маш удаанаар гаргана. За тэгээд амьсгал авахд гидсэн хэсэг ингэж төвөж томбож авах хэвээр. Тэгээд буцаад уушиг тэлээд ингэж буцаад амаараа гаргана. За ингээд амьсгал одоо гүнзгий амьсгалын дасгал энэ төр хийдэггүй бол цээж ингэж эхний үед ингээд таваагаад байдаг. Гидс биш цээж ингэж тавааж гарч ирээд байдаг. Энэ зүгээр явандаа засагдчихээн заяа. За тэгээд энэ дасгалыг ингээд өдөр болгон хийх учраас явандаа энэ ингээд засагдаад зүг болоо явна. Тэгэхээр би нэг болохгүй байх гэж бас өөрийгөө битгий зэмлээрээ. Би ч гэсэн анх яг ингээд тэгдэг байсан. За эхлэе. Нүдэнаад хамраараа
Зөөл амьсгал авъя. Амаараа зөөлөн гаргалаа. Удаан яархамгүй. За ахаад авъя. Гаргалаа. Удаан амаа маш жижигхэн бараг зүү орохоор тийм жижигхэн зай гаргаад удаан гаргах шүү. За сүүлийн удаа авъя. Хамраар орж иж байгаа гарыг мэдрээ. Тэгээ гидэс тоож байгааг мэдрээ. Уцаад амаар нь гарч байгаа гарыг бас мэдрээ. Гидс ингээд агшиж байгааг бас мэдрээ. За ингээд 3 удаа амьсгалын дасгал хийлээ. За ингээ анх хийж байгаа бол хэлсэнтэй буруу амьсгалаад байх магадлал байдаг. Энэ зүгээр хэрвээ ингээд үнэхээр ингээд цээжээрээ амьсгалаа болохгүй байх юм бол хөвтөж байгаад энэ дасгалыг хийж болно. Яг тэр бид нар унтчих та дандаа зөв амьсгалж идэг. Яг ингээ гидсээр уушиг төвөөгөөд гидсэн хэсэг төвөөгөөд ингэж амьсгалж идэг. Тэгэхээр энэ дасгалыг ингээд буруу хийгээд байна гэх юм бол орон дээр хөвтөж байгаад тэгээд амьсгалын дасгалаа хийгэрээ за. Хамгийн гол нь энэ амьсгалаа хамраар орж байгаа гарыг мэдрээд гидс товоож байгааг мэдрээд ерөөсөө тэднэр дээр л анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг. Тэгээд амаар гарахтаа маш удаан яархамгүй зөөлөн гаргаад тэгээ амаар ингэж урууланд хүрч байгаа тэр агаарыг ингээ мэдрэл ерөөсөө зөвхөн амьсгал дээрээ л анхаарлаа төвлөрүүлнэ. За энэ дасгал. За дараагийнх нь 5 минут ямар ч утас зурагт сатааруулах зүйлгүйгээр эргэн тоорноо ямар ч шүүмжлэхгүйгээр ажиглаж сууна. Яг одоо ингээд бичлэгээ зогсоож байгаа яг одоо хийнэ. За ингэхдээ яах вэ гэхээр утас мөцныхаа дууг хаагаад ямар ч сатаарах зүйл байхгүй болгоод тэгээ ингээ эргэн тойрны ажиглана. Тавилга юу гэдэг гэр орныхоо юмнуудыг ажиглана. Сайн ажиглан ингээд булан тохоогүй ингээд ажиглаад тэрэн дээр чиний анзаараагүй толов магадгүй ингээд хевсний цоорхой ч юм уу тавилганы чинь ингээд хизээж анзаарч байгаагүй булан тохой чамд харагдана. Тэднийг ингээ анзаараа л хараад бай. Чиний хизээж анзаарч хардаг жижигхэн юмнуудыг чи анзаарч хар. Хөөх энд ийм толб байсан биш. Төөх энд ингээ зурцсан байсан биш тэгээ. Яг энэ байдлаар ингээд 5 минутыг зүгээр л ажиглаад эргэн тойрноо хараад сууна. За нэг одоо яг одоо хийн шүү заяа. За 3-т нь энэ болохоор яг одоо цагт ч авчирдаг, одоо газар дуулгах гэж ярьдаг тийм дасгал маш амархан. За харж байгаа 5 зүйлээ нэрлэнэ. Яг одоо ингээд харагдаж байгаа чамд харагдаж байгаа 5 зүйлээ нэрлэнэ. Дараа нь сонсогдож байгаа 4 зүйлийг нэрлэнэ. Сонсож байгаа 4 зүйлээ. Одоо яг юу сонсогдож байна? Машин, онгоц ч юм уу тий. Хүмүүсийн яриа, магадгүй ингээ галтгоонд ч хүмүүс юм хийж ивэл аяга шанагны чимээ гэд 4 сонсож байгаа зүйлээ нэрлэнэ. Дараа нь 3 хүрч мэдэрч байгаа зүйлээ. За энэ дээр одоо хувцсны ч материал арьсан чинь хүрч байгаа. Эсвэл ингээ гадаа байгаа бол одоо салхин ингээд нөгөө арьсанд чинь салхи ингээд мэдэрч байгаа. За хөлний чинь уланд ингээд мэдэрч байгаа шал, хивс. За тэр 3 зүйлийг нэрлэнэ. За үнэртэж байгаа 2 зүйлээ нэрлэнэ. Юу ч үнэрчиж бол. Дараа нь амандаа амтагдж байгаа нэг амтыг ингээд мэдэрнэ. Сүүлд эцэн хоол ч юм уу одоо шүү дээ. Одоо юу ч хийж бол. За энэ дасгал ингээд 5 4 3 2 1 гэгээд энэ дасгал маш хурдан ингээд одоо цагт авчирдаг хамгийн амархан үр дүнтэй дасгал. Тэгэхээр энийг хаан хийж болно. Ажил дээрээ, автобусанд, гинт ингээд санахаараа гэртээ ингээл юмд ингээл яарсан сандарсан үедээ хийж болох дасгал. За 4-т нь анхаарал сарниж асуудлууд ингээ бодогдно. Одоо жишээ нь сая ингээ дасгалаа эднэрийг хийж яхад ингээ янз бүрийн юм бодогдно. Асуудлууд, хийх юмнууд, хүүхдүүд гэл одоо. Тэх үед нь яг тэрийг анзаараад би ингээ сатаарсан сууж штэ. Ингээ тэрийг анзаарангуудаа гүнзгий сул аваад би яг одоо энд байна гэж 3 удаа хэлнэ. Би яг одоо энд байна. Би яг одоо энд байна. Зүрхэн дээр гараа тавьж болно. Эсвэл зүгээр л ингээд гүнзгий амьсгал аваад хэлж болно. Энийг ч бас хаан хийж болно. За ингээд
дээрх дасгалуудаас өдөр бүр хийж байх өөрт таалагдсан нэг юм уу нэгээс дээш бүгдийг хийж болно. Дасгалаа сонгоод тэр дасгалаа 21 хоногийн турш тасралтгүй хийж шинэ дадал суулгах амлалтыг өөртөө өгөөрэй. За ингээд 21 хоногийн дараа 21 хоногт өдөр болгон тасралтгүй хийгээд тахаар сүултээ явандаа ингээд өөрийгөө яар сандарснаа анзаараад нэг сайхан амьсгал авчи. Нөгөө 5 4 3 2 1 хийчи гэдэг болно. Тийм болтлоо хийгээрэй. Тэгээд өөртөө өгч байгаа энэ амлалт чинь өөрийгөө хүндэлж хайрлаж байгааг илэрхийлэл болно шүү. Ингээд өнөөдрийн эхний маань өдрийн хичээл дууслаа. Үнэхээр сайн байлаа. Тэгээд асуултнуудтай хамгийн гол нь асуултуудтай маш сайн бодож, яар сандралгүй өөрийгөө сонсож, хинээс ч асуулгүйгээр, юунд ч баригдалгүйгээр, юунаас санаа зовохгүйгээр бүгдийг бичиж гаргаарай. Ямар ч зөв буруу гэсэн юм байхгүй. Ингээд дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.